Хэрвээ чи би өгшгөө мөнх гэж худлаа ярьдаг бол яах вэ? Бичлэгээ бүтнээр нь үзээрэй. Yeah, I will always be your You can't stop me, you can't stop me now. За бидний одоо үзэх аниме үйл явдал нь 1904 оны хүйтэн өвөл Япон болон Оросуудын өндөрлөгтэй эрэхтэй аны үйл явдлаар эхэлдэг. Аль талд нь манай гол дүр байгаа вэ гэхээр энэ Япончуудын талд байгаа. Манай гол дүр бол энэ нүүрэндээ сорилтой залуу. Энэ Япон зэргүүд Оросуудын хүчтэй дэвсгэд өртөждөг. Манай хүн чулгаагүй буудуулчны. Тэгсэд ч манай хүн уурлаа жинхэнэ берсерк цангаа тэр Орос зэргүүдэд гаргаж алав. Би бол өгчгөө Сугимото гэж хашгирдаг. За манай гол дүрийн нэр бол Сугимото Сайчи. Тэгээд Сугимото горон дуудаад явчээ. Саяны үйл явдлаас хойш хэдийн хугацаанд өнгөрснийг мэдэхгүй ч манай хүн Орос Японы дайнаас эргэж ирсэн байдаг. Энд байгаа үг нь чи дайнаас эргэж ирсэн мэстэй. Тэд нар чамайг дайн чөтгөр шиг тулалдаж цогцоовоо босгосон. Тэгээ чамайг маченыг аних буугаар будаач алж чадаагүй гэсэн. Энэ үнэн үү? Тийм л байсан бол тэднэрийг чамд медаль зэрэг чагнах хэрэгтэй байсан. Гэтэл чи даалт тайж байдаг. Надад чам дээрх нууц түүх байна. Хүнд битгий хэлээрээ гээд нэг түүх ярьд юм аа. Энэ Хоккайдо гэдэг арлын гол ус нь алт ихтэй байсан ба тэр их алтанд Япончуудыг шуурхалт нь тентхийн Айно гэдэг уугуул үндэснүүд байсан ба тэдний Япончуудад тулалдах гээд хамаг алтнуудаа цуглуулсан байсныг нэг хүн тэр алтыг эзэмшижсэн хүмүүсийг бүгдийг нь алж өөрийн болгож нуугаад хүнд жилж чадаагүй байж байгаа цагдаа нарт баригдаад Абаш ирэх их шоронд орсон. Тэгээд тэрийг гаднах өөрийнхөө хүмүүстэй хаана байгааг нь хэлхийг хүсч байсан ч харгалзагч нар нь хулгайлах нэг хизээч захидал бичээгүй. Тэгээд тэрийг яагаад ч хэлэхгүй байсан болохоор нь харгалзаж исэн нөхдүүд нь тэр үнийг оргуулахгүй гэж бүр хөлийг нь тасцсан. Гэхдээ тэгээд тэр шоронгийн хориглуудад тэр алтны байшлыг заах код бүхий шивээсүүдийг хийсэн бөгөөд тэрийг нь зөвхөн шоронгийн гаднах өөрийнх нь хүмүүсэл тайлж чадна. Энэ шоронгоос орго хийн чадсан тэр эрдэнсийн талыг авч болно гэж хэлсэн байлээ. Хамгийн гол нь тэр хориглуудыг өөр шорон руу шилжүүлж байгаагаар нэг хоригдол нь бүх хамгаалагчдыг наалтсан. Товчгондоо тэр хориглууд нь одоо ч суул явж байгаа гэсэн үг. Манай Сугимотош дайн сайн найзынхаа хэлтнийг боддtiin. Найз нь чи надтай хамт Хоккайдо руу алтанд яваач. Чи хүнтэй суугаагүй болохоор амархан байх. Би гэр бүлийнхээ төлөө мөнгө олох ёстой. Би өөрийнхөө эхнэр Юмикогийн нүдийг имжлэх сайн чайж байгаа. Түүний минь хараа өдөр бүр мууцаар байгаа. Би түүнийг хүүхдэд том болохыг нь харж чадахгүй байх гэж бодгоос гонёлж байна. Тэд Америкчуудыг дэлхийн хамгийн сайн эмчилгээтэй гэдээсэн. Замын зардал эмчилгээнд бараг цагаар 201 болно. Алт тайж байгаад нэг азар олчвол боллоо. Би хурдлах ёстой Сугимото. Юмиког харж хандаарай. Хинч хараа муутай хүүхэдтэй эмэгтэйг хамгаалахгүй. Чи миний үрдийн сайн найз минь байсаар ирсэн. Би чамаас гуйж байна. Гээд Сугимотогийн сайн найз нь дайны талбар дээр амь өргөцсөн байлээ. Тэгээд манай хүнийг гүн бодол автцсан байхад нөгөө өвгөн ч Сугимотын ардаас нь буудах гэ байж идэв. Амар хөгөөс натаа гоцтэй. Сугимоточ миний үнэхээр өгшгөөг хармаар байна уу? Гэд нэг шанаа өгөөд явуулцдаг. Манай хүн дараа нь би түүнийг тоохгүй гэж болохгүй. Намайг эргэж ирээ алчиж магадгүй. Би төрүүлээд даална гэж явж исэн чинь нөгөө өвгөн ч хөлтөд үгцсэн байдаг. Тэгээд тэрийг гаргаад ирсэн чинь гидсэн баавгаанд идүүлсэн байдیں۔ Сугимоточ хүзүүч нь хугарчээ. Та ашгарч амжихаас өмнө хүч азгүй юм гээд хүзүүг нь харж итл энэ өвгөн өөрөө тэр хилээдсэн шивэстэй хориглуулынхаа нэг нь байсан болж таардаг. Тэгээд Сугимото энэ үлгэр биш байж би нэг баавгаа ирж итгэсэн юм авч явна гэд аваад явж байтал баавгаан бамбурууш үдийн. Бамбурууш нь байна гэхээр ээж нь ч гэсэн байж л тараа. Манай Сугимото тэгээд буугаа авах гэтэл буун тэглээтэй байж таараад яг алуулаа гэд хэвтчихсэн чинь тэр баавгыг нэг хүн харавчдаг. Тэр нь нэг цэнхэр нүдтэй Айно охин байдаг. Тэгснээ тэр охин баавгаг онсон цомоо махтай намцсад авчдаг. Ингэхгүй бол хорн бүх бээрэнд харчдаг гинэ. Сугимото энэ ээж баавганд идүүлээ цаснд болоолцсон байсан гэтэл ээж баавгыг гинэ. Наа чи буруу л байна да. Энэ баавгын гэсэн хоосон байгаа биз тэгээд гидсийг нь манай хүнд харуулдیں۔ Тэгэхээр өөр баавга байгаа гэсэн үг. Тэр нь тэгээ тийм ч амархан буугаад өгчихгүй. Одоо ч ичээ хайгаад ирж байгаа ширүүн баавга бололтой. Наадхаа орхио гэж тэр охин хэлдэг. Сугимото тэгээд хэрэв үнийг нь мэдэхгүй чамд хэлэх сонирхолтой түүх байна гэж сайн найзынхаа хэлснийг биелүүлэхийн тулд надад яаж ч гэсэн мөнгө хэрэгтэй. Тиймээс би энэ ярьцыг баавган хоол болгож болохгүй. Чи итгэхгүй л бахтаа гэтэл тэр Айно хөө миний аав тэр алуулсан Айночдын нэг. Гэтэ одоо төлөөний мод цуглуулгээд манай Сугимото товчгондоо туслахаар болд юм аа. Оройн манай гал төлчөө байж байтал тэр Айно охин би ойлгох шиг боллоо гэдэг.
Энэ шивэсийг нь сайн харах юм бол цээжин дээрээ зөрчсөн байдаг. Нэг өсөндөө бол анханасаа арьсыг нь өвчлөхөөр хийгдсэн шивэс гэсэн үг. Та нар ойлгож байгаа үстэй те. Дахиад хүмүүсийн арьсыг хуулж байж бүтэн зураг үүснэ. Тэгээд Сүгэмото Баавгаг нь ирэхээс өмнө арьсыг нь хуулчихгүй гэтэл одоо амжгаас өнгөрсөн. Бор Баавга нэг л удаа хүн алчгуул юунаас жаахгүй болчихны гэж хэлдэг. Тэгээд манай хоёр холцоор гэрэл асаагаад явж идэл Баавга нэрцэн байдаг. Манай Сүгэмото шууд л Баавгаан толгой дондор зөхиод авдагч. Харамсалтай нь бидний үлж байгаа юм амьдрал жоохон ч гэсэн дөхүү болохоор юу ч болдгоо. Угаасаа амьдрал 100% дөхүү яг адилхан тийм бодиттой аниме гэж байхгүй л үү дээ. Гэхдээ хаанаас ч юм чон гарч иж мөрөөд. Манай хоёр нэг юм тэр Баавгаг алж чаддаг. Тэгээд манай хоёр танилцсан. Энэ охиныг Асерпа гэдэг юм байлээ. Нөгөө Баавганаас хамгаалаад байсан чон бараг л устсан чон юм байлээ. Үүний дараа Асерпа өдрийн ярих гэж байсан зүйлээ өргөжлүүлдэг. 5 жилийн өмнө Асерпагийн аав нь өөрөөсөө гадна 7 хүнтэйгээр нөгөө алтаа шилжүүлж угаад алуулчихсан. Тэгээд цогцыг нөгөө алсан нөхөр нь амтны хоол болгоцсон. Энэ нь л түүний мэдж байгаа зүйлс нь. Тэгээд Сүгэмото Сайжи маань Асерпагаас надтай хамт эрдэнцийг олоход туслаач. Би чамайг хуваач гэхгүй надад жаахан нэг л хүртийгээрээ. Аавыг чинь алсан нөхөр одоо ч 28 байгаа. Чиний аавынхаа өчиг авах зам бол эрдэнцийг олох. Чи зөвшөөрч байна уу? Гараа бузартуулж алахыг нь би алъя. Мөнгийг нь хүсэж байна. Харин чи аавынхаа өчиг авахыг хүсэж байгаа. Бид өөр зорилготой нэг замтай гээд манай хоёр хамтаргаар болдог. Маргааш нь Сүгэмото хэрвээ ургацлууд алтны төлөө байгаа бол тэд Хоккайдод үлдэх болно. Тэд зэрлэг амьтад биш тул уулан нөгдөж чадахгүй. Гэхдээ жижиг тосгонд бол чадна гэд манай хоёр Отоор үдэг тосгонд ирдэг. Манай Асерпаг хүмүүсээс нөгөө шивэсийг сураад явж байхад нь яахлаараа манай дэлгүүрээр Айно байдаг үлээ. Чи амандаа шивэс юм байна. Айно эмэгтэйчүүд гэрлэхэд хангалттай насны үргээрээ амандаа шивэс идэг гэсэн. Гэхдээ тэр чинь үйлчлүүлэгчтэйг айлах болно. Би чамайг зарна гэж зүгээр хүний нэмэ болоо явчихтیں۔ Тэгэл байжсан манай Сүгэмото юугээл хамтрагч юм амар алдахав түнхийг нь дарснаа шууд асуултаа асуудаг. Иймэрхүү шивэс дүү харсан уу? Тэгсэн нөгөөч нь бас нэг хүн яг ингэж асуусан гэж хэлдэг. Манай хоёр тэгээд нэг хувцсны дэлгүүрээс асуучаад ойргоо буцаж байтал ардаас нь яалтчгүй нэг хүн дагаад байдаг. Тэгээд тэр нөхөр манай хоёрын ардаас гитсээр гоод сайхан бэлдээ тавьж зөргөнд орчдөг. Бас эн чинь өөрөө шивэстэй нөхрөөдөг. Манай Сүгэмото тэр залуугаас бусад ч хаана гэж асуудал. Бид нэр нэгнийг анхааруулгагүй алаад хэлсэн. Тэгээ би зүгтсэн. Чи оронд нь туулаа агнсан дээр ч үгдیں۔ Тэгээ манай хүн тэрийг яг алах гэж байтал Асерпа чи наадхаа алвал би чам туслахгүй гэж хэлдэг. Манай үнийг сонсонгуудаа шал бодлоо. Би энийг айлгаж юм хэлүүлэх гэж байсан гэдэг. Тэгээд аалж арцыг нь хуулахгүй яах юм болж ин гэтэл бас зургийн зураад авчиж болох юм байна лээ. Тэгээд чиний наад шивэсийг ер нь хэн зурсан гэтэл Наполобо тэр нүүргүй гэлимэжсэн тархин зад. Нөгөө зуржсэн зураг мураг нь шууд цус. Гэхдээ яг хуу харагдахаар байсан байлгүй Асерпа утаа гаргаад манай хоёр зүгтдэг. Нөгөө бууц нөхөр нь араас нь ирээд буугаад зангаанд алдчихдаг. Сүгэмото ч уг нь бид тэрийг алахгүй гэж байсан юмсан. Бие бариад дэвлийн залууг барахгүй нэ гэж буудах гэсэн бууных нь магазиныг авсан байдаг. Энэ залуу ч 7 дугаар дивизтэй хамгийн хүчтэй гийгдэг бас овоод цэрэг болж таардаг. Тэгсэн нөгөөч нь чи хинтээ байсан бэ гэдэг. Сүгэмото ч би 1-р дивизэд байсан. Миний эсэлтийн хугацаа дуусаад би үлдсэн. Гэж манай хоёр танд 203 дугаар өндөрлөлт төр таарч байсан байлээ. Нөгөө зэрэг тэгээд чи ямар аюултай тоглоом тоглож байгаагаа мэдэж гинүү. Чи мөнгөний араас уу гэтэл Сүгэмото. Би энийг хайртай өхнийхөө төлөө хийж байна. Гээ тулаан болдог. Тэгж байгаа Сүгэмото тэр нөхрийг гол руу наачдیں۔ Өрөөнд манай хоёр хэрэмний махар хоол хийж идгээр болдог. Асерпад аавнаа хийх зааж байсан бөгөөд энэ хоолныхын нэрийг Читатап гэдэг шүү. Читатап. Бас Асерпа хоол идэх өмнө хинна гэж хэлдэг. Энэ нь яаж байгаа вэ гэхээр хоолндоо зориулж талархахтаа хэлдэг үг юм гинэ. Одоо хэдүүлээ яг гоё хэлээд үзье. Хинна. За мэдгүй үзэж явахдаа би яг гайгүй хэлээд байгаа шиг болсон. Одоо бол чадахгүй байна. Нэрээ энэ үед нөгөө зэрэг шин үхээгүй олдсон байдаг. Маргааш нь дахин нэг шивэстүнийг манай хоёр барьцсан юм асуусан чинь юу ч хэлдэггүй. Тэгснээ тэр Айно чиний тэжээр юм уу гэж авдیں۔ Тэгтэл Сүгэмото чи надаар өөрийнхөө хэрэг ажилгүй болгохыг хүсэе юу?
Гээл байж исэн чинь Асирпа бол Сугимото. Би ийм зүйл дасчихсан гэдэг ч Сугимото ийм зүйл дасах шаардлагагүй штэ. Гээл хэлтэл. Тэнд туулаа байна гэдээ агнах гээд явдیں۔ Яг явах гэсэн чинь нөгөө юу ч ярихгүй байгаа зүс нөхөр чинь. Хүлээсээ аль хэдийнэ тайлцсан өстө гүйж өгжүүдэг. Энэ хоёр тэгээд хөөцөлдөж яваад хоёулаа усан дунждаг. Тэгээд энэ хоёр хөлдөж өгч байгаа юм болчтой. Учир нь энэ хоёр маш хүүт усанд орчихсон. 10 минутанд л арга хэмжээ авч чадахгүй л хоёулаа өхнө. Тийм ч болохоор Сугимото гал гарах гэсэн ч буу сум хоёр нь аль аль нь байдгүй. Сугимото тэгээд чи өхмөргүй бол натай хамт голоо сум хай дарийг нь хэрэглэнэ гэж хэлтэл. Нөгөө залуу. Хоёулаа тохиролцоо хий. Чи намайг амьд үлдээвэл би чам туслая гэдэг. Энийг сонсон Сугимото. Зүгээр тэр сумыг хайгаатгал та. Чи тохиролцоо мө үгүй мө гэсээр манай хоёр тохиролцтол амнаасаа сум гаргаад ирдیں۔ Хизээ нэгэн цаг шоронгийн цойж буудаж маад гээд авсан байсан юм байлээ. Тэгэд хүүтэнд марчиж гэж хэлдэг. Ямар ч тач манай хоёр арай ч уу гэж гал гаргаад дулаацч авдаг. Тэгээд ер нь бол нийтдээ 24 тийм шивэстэй хоригдол байгаа юм байлээ. Хідэн аймд байгааг хэн мэдхв. Тэгээд энэ залуу Наполео болон түүний хүмүүсийн талаар мэдэхгүй ганц сонсон зүйл нь хоригдлуудыг Оторууд оч гэсэн юм байлээ. Тэгээд Сугимото түүнд чи алтны талаар бууж өгсөн дээр шүгэтэл. Энд ч намайг барьсан. Би утаа шиг л зогтно. Дараа уулзыг өгшгүй Сугимото гэж хэлээд яваад өгдөө. Үүний дараа манай хоёр туулааны махаараа хоол хийж идэж байх бөгөөд Сугимото нэг амтлагч нэмжүүл бүр гоёлох юм байна гэдээ амтлагч гараад иртэл. Наадах ч Осомо байна. Осомо гэдэг нь баас л юм байна лээ. Тэгээд Асирпа надад арай баас өгөх гээд байгаа юм уу гэд ерөөсөө иддэггүй. Дараа нь манай хоёр явж байгаад баавгын хичээ болдог. Тэгээд Асирпа барьмаар нөгөөд гарцсан дээр нь хаалт хийчдэг. Ингэснээр баавгын гарах гэж байгаад гацна гэсэн үг ээ. Өмнө нь Асирпагийн аав нь баавгын ишрүү ганцаараа хортойсом авч ороод өөрөө баавгаа алж байсан юм байлээ. Ичээнд нь орсон нэг баавгаа алдаггүй гэж нэг айн хэлжсэн бөгөөд манай хоёр ч цааш явж байтал нэг юм гэрэлтээд Асирпа тэр юу вэ гэтэл Сугимото яалтчгүй цэрэг байсан туршлагаараа дурантай нөхдүүд ирж өгнө гэдгийг мэдээд манай хоёр зүгтдэг. Зүгтэж явахдаа манай хоёр саалж явахаар болдог. Угаасаа том хөлийн мөрийг нь л хөөн штэ. Гэхдээ тэдний нэг нь Асирпаг олоод ирдэг. Тэгээд би чамайг яахчгүй буугаад ирээ гэхээр Асирпа сэжиг төрүүлэхгүйгээд шивэсний зураг модон дээр үлдээгээд буудیں۔ Уг нь дажгүй амжилттай болдог. Хэрэв модон дээр сухуртал. Нөгөө нь хурц Асирпаг нумаа авахад нумаа хай. Би чамайг намайг ойлгож байна гэж мэдсэн юм аа. Утгаа газар буулах гээл өжсөн нөгөө ч гараад ирдэг. Харин энэ үед Сугимотог нөгөө үед чинь олцсон. Ягаа зүгтээд байгаа юм. Гэхдээ Сугимото та нар хулгайн шингаараас явж байгаа үсттэй. Би буугааг нэж байсан юм. Тэр Айно бол миний хөтөжгээд баг итгүүлж байтал нэг нь би чамайг харсан юм байна. Нэгдүгээр зүйзий өгшгүй Сугимото. Чи яагаад нууц Огото руу дайрсан юм? Тэр сэрснийхээ дараа бүхчээ шагаж өгшгүй гэж ирдсэн. Нөгөө манай хүний гол руу наас нөхөр үхээг болцсон шүү дээ. Эднэр тэр нөхрийн нэг баг нөхгүй юу? Тэр нь чи биш гэж Сугимото. Гингүүт манай эвгүүцнээ мэдээд ард нь байсан баавганы өрлөггүйгээд орчдөг. Нөгөөд нь манай хүнийг утаж гарахгүй өгчүүл хитүүлээ юу ч олж мэдэхгүй гэтэл нэг нь тэр өгдөггүй гэсэн мэдтэй. Буудаад үзчихээ гээл буудсан баавга гараад ирдэг. Тэгээд юу болсон ойлгомжтой манай Сугимото бомроош тэрвээ зөв зүгээр гараад ирдیں۔ Тэгээд бомроошыг наваад явна гээл хамт явдаг. Сугимото Асирпаг олоод очсон нөгөө цэргийн хөлн хугарсан байдаг. Гэхдээ бол үхээгүй. Асирпа төрлөөсөө ганц үлдсэн чоноо муу чон болохгүй гээл тэрийг амьд үлдээсэн. Тэрийг бол манад хэлээгүй. Гэтэл нөгөө бомроошыг Асирпа олоод харчдаг. Сугимото ч би энэ баавга ээж болно гэж яснаа. Асирпад бууж өгöd чи хоол хийгээд иддээ гэдэг. Тэгсэн чинь би алж идэхгүй манай тосгон руу явъя гэд манай Сугимото Асирпаг дагаж тосгон руу ночдیں۔ Яваад очсон тэр хүмүүс нь ерөөсөө манай өмнөөс сайжиг мэдэггүй. Энэ айнуучууд маш сэнөөж бас шин зүйлд айгүй дуртай юм гинэ. Энэ бол Асирпагийн ээжигийн талын юм ээ. Манай хүн бол бааваагаа л өгөх гэж ирсэн. Би энэ удахгүй гэд хэлтэл Асирпа манай юм Япон хэл мэдгүй гэж хэлдэг. Эмээ нь манай хүнийг хооллож амар гээд оруулдаг. Сугимото болохоор би энд байхын зүгээр үг гэтэл. Чи бол Асирпагийн гэртээ дагуулж ирсэн анхны зочин. Бас хэр том шивэстэй байна. Төдөж нэгэрээ нөхөрчин чухал хүн гэсэн утгатай юм байлээ. Энэ үед нөгөө цэрэг чинь тэр үжиглэндээ чон байсан. Би тэр мөнгө арсыг нь хүсэж байна. Гээ товчонд баг тэр ганц үлдсэн чоныг нь алах мөрөдөлтэй болсон гэдээ ойлгоход л болно. Энэ эмээ нь хэдийн ярьж байгаад Асирпаг эхнэрээ болгож аваарай. Би охиндоо санаа зовж байна. Тэгэхээр би энэ дэлхийг өргөж чадахгүй гэж хэлдэг. Манай угаасаа ойлгох биш хэлийг мэдгүй. Энийг нь Асирпа чамааг битгий баас дээрийг нэгээд орчуулчихдээ. Тэгсэн нөхөд чи сонин чихтэй юм байна гэдیں۔
Айнуучуудын чих арай өргөн байдаг юм байлээ л дээ. Сугимото дэр хүүхдэд нэрээ хэлээд чамаа хэн гэдэг вэ гэтэл Осама гэдэг. Осама гэдэг чинь баас гэж орчуулагдаад байгаагүй лөө. Энэ айнуучууд хүүхдүүдээ өвчин зовлон муугаас солуур байлгахын тулд хүүхдүүдийн заваа нэр өгдөг ажээ. Тэгээд хүүхэд нь 6 нас хүрэхээр нь өөрийн зан чанар болон амьдралын тохиолдсон зүйлд тохирсон шинхэн нэрийг нь өгдөг гэж хэлдэг. Асирпач нь багада өвөөгийн бүхсний нөх гэдэг нэртэй байсан байлээ. За тэрч яах вэ? Асирпаг яагаад багаан төрөхгүй байгаа юм гэтэл чи тийм сайн байж болохгүй тэгвэл чи хэд засчихна гэдэг. Тэгээд ойд нь буцаадаг юм гэсэн үгүй л байна лээ. Тэгэд багааг 2 жил юм уу жил өсгөөд бурхан руу явуулдаг гэдэг. Сугимото тэгээд энэ бүхний дараа алах байсан юм гэтэл бид үүнийг алахаар боддгүй. Бид буцааж байгаагаар боддог. Энэнд нь бүгдээр оролцдог бөгөөд энийг хийснээр бидэнд тус болж байгаа бүхэнд хариугаа барьж байгаа гэсэн үг гэж хэлдэг. Үүнийг хийснээр Камой баавга нэрийг жирсээр байх болно гэж шилдэг. Асирпа өөрийгөө энэ баавганд тэдих тасахгүйгээл ойртох байгаа юм билээ. Манай Асирпагийн нэрний утга нь шинэ жил бас ирээдүйн гэсэн утгуудыг агуулдаг бөгөөд өөрийгөө шинэ нэрний айнуу охин л гэж байна. Энэ үед хаанчм хідэн зэргүүд байж хаад нэг нь амар эвгүй царайтай заяа. Тэгээ байжсэн нэг ахмад нь болтой нэг хүн үрж ирээд "Цүрүүми чи яаж миний дөрөвнийг ойроо явуулж чадж байна? Нэг нь хүн нөхцөлд нөгөө дөрөв сураггүй боллоо. Чамд одоо айрманд байх цай байхгүй боллоо" гэж загнаж байтал нөгөөх нь хурууг нь тасчихдаг. Бүр шүдээрээ шүдээ галзуу гоцтэй. Ахмад нь тэгээд чи галзуурчхаж түүнийг бууд гэтэл цэрэг нь өөрийг нь буудаа ичтэй. Энэ хүн цаашдаа голлох эсрэг дүр болно. Энийн эвгүй царайг сайн тогтоогоод авраа. Маргааш нь манай хоёр загас барьсан байдаг. Тэгээ Сугимото хутгаа марчиж гисэн Асирпа маанууныг загнаад "Хурдан аваад ир" гэж Сугимотог явж явахт нэг айнуу "Наа зогс. Хөлөнд чинь ойрхон байгаа утсан төрж болохгүй шүүгээд" Сугимотог өрхнээс авардаг. Энэ хүн бол Осамогийн аав, манай Асирпагийн нагц ах нь. Тэр аалтыг өвөг дээдсүүд нь олсон бөгөөд хэдэн хүн зэвсэг авах гэж тэрийг нь авчихсан. Гэтэ хэн тэр аалтыг авсныг нь мэдэхгүй. Айнуучууд бол тэрийг усны бурхан гэж үзсэн юм байлээ. Айнуучууд бүр голын усанд хувц эзрээ угааж бохирдуулдаггүй байсан. Тэдний хувьд дайн хийхийн тулд голыг буудруулах нь доромжлол. Бас тэр аалтыг хараалтай гэж нагад хан Сугимотод хэлдэг. Дараа нь манай хоёр эмээдэн загсаа өгдөг. Байзар. Асирпагийн эмээ нэстэ би гэтээ үгүй яага ингэ бичсэн бол за одоо өнгөрс. Тэгсэн эмээ нэм хөдөлгөөн хийдیں۔ Энэ нь яаж байгаа вэ гэхээр хин нэгэн чамд юм өгөхөд тэрнээс нь өөрийнхөө хамгаалагч сүнсэндээ өргөж байгаа юм байлээ. Чиний хамгаалагч сүнс чинь чиний хүзүүний ардаас гараад чиний хүзүүний арлууч нь ордог гэж Асирпа маань тайлбарладаг. Миний ойлгосноор энэ нь бараг л хүн болгонд байдаг сахиус. Сахиусаа тэд нар түрэмпэ гэдэг юм байлээ. Зарим хүмүүс тэрийг харж чаддаг. Асирпагийн эмээ түүнийг жахан харж чадна. Тэгээ чамаг үнэхээр хүчтэй сахиустай юм байна гэсэн гэж Асирпа хэлдэг. Манай хүн бол магадгүй бусад намайг өгшүүгээд байгаа нь миний хамгаалагч сүнсний ач байх. Гэхдээ би чамаг өгөх гэж байгааг чинь хараагүй юм байна. Гэтэл энэ тосгон зөвхөн хөгшчүүд л тэгдэг юм гэж хэлдэг. Тэгээ манай зайхан хоололдог. Энэ одоо эмээд нь баас өглөө гэж уурлаад маргааш өглөө нь Сугимото энүүгээр тоглохоор болдог. Энэ нь Кисари гэдэг урт чихтэй мангас бэлэгдсэн мод. Энүүгээр цонхны цаанаас даллаж муухай чимээ гаргаж хүүхдүүдийг айлгадаг юм байлээ. Сугимото тэгээд чаддаггүй. Асирпа бол аль би чамд яаж ихийг харуулъя гэд бүгдийг нь айлгачдаг. Угаасаа хамгийн амир нь Асирпа л юм байлээ. Нөгөө цагаан чоныг Асирпа автогаанд явж байхдаа болоод өсгсөн. Гэхдээ чонл юм хой нэг шөнө яваад өгсөн байлээ. Яаж тэжээврэн хошиг амьдэрч чадах вэ? Манай өнч бараг Асирпаг харж хандахаар болоодох уу гэсэн ягаад ч юм гараад явцдаг. Сугимото Асирпа тайртай л та. Зүгээр шивэстэй үнэ хайх гэж тосгон түрээд ирсэн. Тэгээд эднийг тачин шивэстэй хүн хэд хоногийн өмнө үйлчлүүлээд гарсан гэхээр нөрөв зайхан хооллоод яг дууссан. Манай үнийг энэ хүн хачин шивэстэй хүн хайгаад байсан гэд Сугимотог бариад авчдیں۔ Тэгээд манай үнийг алах гэж явахт нь нөгөө эвгүй царайтай нүгэр гарч ирсэн ээ. Түүнийг битгий алчих. Би чиний эрлэгийг илж. Би чиний амиг хизээл бол хизээ авчна гэдэг. Тэгээд манай Сугимото тэрэд намайг нэг хүн сонин шивэстэн олоосгоо гэж хөлсөлсөн. Тэгээд тэр залуугийн тухай асуух гэж хаад гинэт зэвсэгтэй хүмүүст би бүслэгдсэн. Би зүгтах гэж оролдох нь ойлгомжтой үстэй гэж худлаа хэлээд гар харгаа бодож байсан чинь тэр нөхөр манай нэг хагас өгтөлгөн өгшгүй гэж үтсэн. Чи тэр манай үнийг тийм болгосон үү бидтэй? Өгшгүй Сугимото гэж хэлдэг. Уг нь бол би бишээ хүн андуураад байна гэсэн боловч энэ хүн яалч юу манай Сугимотог дэнд харж байсан юм байлээ. Манай хүн яагаад чам руу дайрсан байж болох вэ? Учир нь чи биднийг чамайг мэдчихгүй гэдгээс айсан мэдтэй.
Чам тэр алтыг олох шивээсүүдийн нэг нь байгаа зөв үү гэдیں۔ Манай Сүгэмото алт бас шивээс гинэ юу яриад байна. Танай ахлагч зүгээр үү гэж нийтэл манай үний хацрыг тоолцдог. Тэгснээ бүр чи гайхалтай хүн юм нэг ч анивчсангүй. Чи үнэхээр өгшгүй Сүгэмото мөн байна. Чи үнэхээр өгшгүй тэгээд би чиний лаг үлээж чадахгүй бол зүгээр лаг дээрээс нь зажилна гэж хэлдэг. Тэгээд эндээс сэмдүүлэх ганц арга зам нь миний дор ажиллах. Би олон хүнээ дэнд алдсан. Надад Хоккайдо даяар хайгуул хийж буй 100-аас бага хүмүүс л бий гэдэг. Сүгэмото болохоор наадах чинь алтаа хуваахад арай л олоолаа юм шүү. Тэгсэн бидний Ашикавагаас сулгаалсан сум зэвсгнүүд өөр тэсэхгүй штэ. Бид Америкаас сүүлийн үн зэвсгнүүд худалдаж авна. Тэгэд бид нэр Хоккайдогийн чухал хэсгийг өөрсдийн болгож Хоккайдог өөрсдийн болгоно. Би Данд Баатар байсан. Гэхдээ бид эргэж ирээд тэнүүлчд болсон. Чи тулаанаас ямар нэг зүйл авсан уу эсвэл илүү алдсан уу? Би чам шиг зөрөгтэй зэрэг хүсэж байна. Бидэнтэй цуг тулалдаач гэж хэлдэг. Манай юугээл санал нийлхөв наадах шин цагийн гар згээд хэлчихдээ. Өрөө насирпа чонтоогоо Сүгэмотыг үлдээсэн аимсны үнэрээр олоод очлоо гэтэл нөгөө оргалтын хаан байдаг. Ягаад юм болчихв? За би энэ чоныг цагаана гэж дуудчихъя. Угаасаа нэрнийх нь утга тийм байгаа. Асирпо цагаанаг уг нь алдаа гаргадгүйдээ ягаад энд ирчихв гэтэл манай хоёр аимсаа солиод өмсчих. Оргалтын хаан тэгээд Сүгэмото чамаас ягаад урвцсан? Өчигдрийн цуургал үнэн байжээ. Өчигдөр нэг нүүрэндээ том сорвтой залуу 7 дугаар дивизийн өвч рүү баригдахаас өмнө том зодоонд орсон гэсэн. Тэр ч бараг л үхсэн байхаа гэдیں۔ Тэгээд энийг Асирпо өөртөө туслуулахаар болголоо гэсэн нөгөөх нь нүүрээ гож нойрноос сэргээтгэе гэсэн зүгээр духтаж байдیں۔ Гэхдээ яаж манай цагаанаас духтах вэ? Тэгээд энэ манай хоёрт яхаа аргагүй туслахаар болдог. Энэ үед манай Сүгэмото амар юм болцсон байдаг. Энийг хоёр их хэрэг бүр дааварцсан. Цаг алдаад яг хэлэх хамаа альтлан хурууг нь тастыгээд яг тастгаж явахт нь манай яаж зүгээр сухав чадхаараа л тэмцдэг. Энэ хооронд Сүгэмотог арах гээд манай хоёр новчиг нь олоод ирсэн байдаг. Азар Сүгэмотог энэ хоёртой ноцолдож явахт нь бусад тэргүүд нэрээд манай үнийг авардیں۔ Аврын ч гэжтэй зүгээр л алга тушаалгүй болохоор л ингэж байгаа юм. Манай оргалтын хаан энэ үеэр манай үнийг цонхоор харцсан. Асирпо Сүгэмото амьд байна. Би мөрөөдөө тоглоом тоглох дуртай. Би чамд бооцоогоо тавилаа. Би Сүгэмотог аврахад туслах болно. Тиймээс алтнаасаа хуваалцаарай гэдیں۔ Асирпо бол алтанд сонирхол байхгүй. Та хоёр хувааж болно гэж хэлдэг. Тэгээ Сүгэмотог би нэг юм хийхгүй бол нөгөө үе дахиж орж ирээ намайг алга болно гэж бодож байхад нь оргалтын хаан биелээ дүүрэн саунд хүртсэн ороод ирдэг. За оргалтын хааныг өөрийнх нь нэр буюу Шираашагаар яв идэхгүй бол надад айгүй төвөгтэй байна. Энэ хоорондоо дуунуудыг Асирпо өргөж цэргүүдийнх нь анхаарлыг татдیں۔ Тэгээ манай үний гавыг нь тайлж хот нөгөө хоёр их ирэхгүй хайчхав. Тэгснээ бүр даварцсан. Алсныхаа дараа би гавыг нь тайлчихна. Тэгэд эндээс орох гэж байсан гэж хэлчихэв. Би гаднаас нь оруулахгүй харж үйгээд бүр амар заваас натагууд. Манай Сүгэмото яаж алуулах вэ? Хүмүүсийг ирэхтэн хэрхэн нэг цааш нь харуулсан байдаг. Сүгэмото тэгээд намайг авраач. Би чамд шивээс эсвэл юу ч байсан өснийг ч нүггүй. Гэвэл яах вэ? Нөгөөх нь ч ойлгомжтой мордо бэлт. Сүгэмотог хамгийн сайн эмнэлэгтэй авчиж үзвэл эмчигийн сэрээд ахуулаг болохгүй бол толгойд нь буу тулах гэдیں۔ Бас зөвүүн санаатай Сүгэмотод бид хамгийн санаар хичээнэ. Бидэнд заавал хариугаа төлөөрөг гэснээ нэг хүндээ түнтэй яриад л байгаарай. Үхээс өмнө хань баг нь мэдээ шүү. Хамгийн гол нь манай Сүгэмото зөв зүгээр бөгөөд энэхний өрөөсгийнх нь гидцэг л өөртөө ичгсэн. Тэгэхээр яасан бах нь манай хүн тэр нөхрийг сайн хурж чадсан байх нь шүү дээ. Гэтэл энэ цөрмийн бүр амар Сүгэмотог дорн гүйцэд ирдэг. Тэр үед нь Асирпо морийг нь хараад унагчдаг л та. Гэхдээ энэ гүйж байгаа дэр нь хаалтаа. Сүртэй. Ягаад ч юм цөрмийн манай хүнийг алдаггүй. Бас тэгээд морин өгцээр нэ буундуу гараагүй гайхах нь мэдээж. Буцаад ирэхдээ тэр байшин шатаж байдаг. Хамгийн гол нь арай л хурдан шатаад шивээснүүд авч чадахгүй нэ гэтэл бүр ийм хувцсийгээд өмсцэн байдаг. Жүхүний айрс штэ хөөе. Энэ ч өстой гаж галзуу эвгүй нөхөр байна да. Ингиж нэг манай хоёр уулзаад хэвэрлэх нүдэ гэтэл үгүй л байдаг. Энэ үед хэдэн нөхдүүд гар нийлж байдаг. Энэ хоёр яадаг үг юм бэ гэхээр ерөөсөө л амар чадварлаг сэлэмчэд. Эднэр бас нөгөө алтны араас явж байгаа. Гэхдээ номер 1 зорилго нь алт биш ч гэж магадгүй. Манайд нөгөө морио алаад хоол ихээр болчдөг. Учир нь дагуулад явах юм бол анхаарлыг татна. Сүгэмото бол энэ морин дуртай л байсан л та. Тэгтэл тэр хоол нь өндөг хэрэг болд ингээд Шираши ферм руу явчихдаг. Сүгэмото Асирпо алтны ардаас явах имэйл оголно гэтэл Асирпо би сонголтоо хийсэн. Би чамтай хамт явбал зорилгодоо хүрч магадгүй гэдэг. За тэгээд энэ гурав сайхан хоол хийгээд идцгээдэг. Тэгсэн Асирпо энэ хоолны чинь баас байныг амар сэжиглдэг. Гэхдээ тэгээд арай гэж идэд амттайг нь мэдж авдیں۔ Энэ үед дүр солигдож нөгөө өвгөн болон түүний өмнөөс гардаг. Энэ юу нь яадаг өвгөн бэ гэхээр нөгөө хориглолыг оргуулсан сэлэмч юм байгаамаа.
Бас энэ хамт явж байгаа хүн нэг орлуулын нэг. За энэ ди үүрэг өрөөл нь гарах байл юу дээ. Маргааш нь Сүгэмото Ассирпо 2 буг агнах гэж байгаад Сүгэмото яарснасаа болоод шууд алж чадахгүй явуулчихдаг. Манай хоёр тэгээд ардаас нь явж байгаад Ассирпо хэдэн хөлимөр болдог. Тэр нь 2 хүн нэг нохоо мөрөөдөг. Гэхдээ нэг хөл нь том байгаад байдаг. Тэр бол нөгөө хөлөө хугалцдаг сэрэг. Энэ анч нь энэ сэргийг хөлөж өгөхөөс өмнө орсон бөгөөд энэ анч 200 гаруй байгааг ганцаараа алж байсан. Жинхэнэ цэвэр анч тустай нөхөр юм. Хамгийн амар нь энэ анч манай цагааныг алахыг хүсэж байгаа. Тэгэд энэ залуугийн цэрэгт эсвэл гэрлөөгөө босч чадахгүй байгаагийн учир нь энэ залуугийн анчин сүнс нь Хоккайдогийн тэнүүчлэл байгаа юм гэж энэ анч маань хэлдэг. Тэр хоёрын энэ чоныг алсны дараа энэ залуу арсыг нь аваад гэрлөөгөө буцах юм нэ. Маргааш нь манай хоёр нөгөө бугаа зүйл босгож чадаагүй л байдаг. Нөгөө анчин ч нь болохоор нохоо нь баагуунаас сайдгүй байж байгааг хараад чонны эзэмшил газар ирснээ мэдэж авдаг. Сүгэмото энэ үед бугаа дуусах боломж нь байсан ч хуучин айдс юм уу траума нөлөөд буудаж чаддаггүй. Гэхдээ тэр үед нь цагаанаа гараад ирдэг. Ассирпо тэгээ Сүгэмотод эцээ хүртлээр хариуцлагатай байхгүй бол анхнаасаа битгий буудаж бай, алив нь гараа хий гэдэг. Энэ буугахыг чамайг дулаацуулж биеийн халуун жинэх болж байна. Бидний идэж буй амьтдын үлцэцэг нь мод урмалд амьдрал болж өгдөг. Энэ буугын амны үнц нь хязгаарч харилцахгүй гэж хэлдэг. Энэ үед цагаанаа ямар нэг зүйл ирж байгааг мэдрээд манай эд буугныхаа толгойг идэхээр аваад явдаг. Нөгөө хоёр нь ирээд ямар хүмүүс байсныг нь мэдлгүй л яхав. Манай хоёр бол өөрсдөө дагаж ав биш гэдгийг ойлгоод буцаад ирэхэд нь хэн нэгэн урдсан дотор нь байдаг. Тэр нь Шираши хэл байдیں۔ Тэгээд манай сайхан хоолтгоор хооллож аваад гол яриандаа ордог. Шираши тосгонд явж байгаад арсны 8 чангаас хэдэн жилийн өмнө 3 өний амьд хүрч шоронд орсон мэргэжлийн анчин Оторууд ирсэн юм гинэ. Тэгээд тэр нь 8 чанд цагаан чоноор зах уу гэж хэлсэн юм байлээ. Тэр бол нөгөө цэвэр анчин цустай нөхөр. Цагаан арсыг нь бол манай цагаанаагаас лавна штэ. За энэ удаагийн бичлэгээ ингээд дуусгая. Би алга болохгүй гэснээр бичлэгээ удаачлаа. Гэхдээ ингээд орцсон чи үзэж байна гэхээр дараагийн партнууд удахгүй орно л гэсэн үг. Тэгээд миний энэ удаагийн бичлэг та нарт таалагдсан бол лайка дараад, саб дарж амжигвал сабаа дараад намайг дэмжээрэй. Та нарын лайк, коммент надад маш их уран болдог. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бас дулаан уцлаараа гадаа хөтөн болцсон байгаа шүү.